Шинжилгээ өгөх тоолонд харахаг өрөвсөлтэй л гэдэгсэн. Ямар ч үр дүн байхгүйсэн байхгүй. Яг нөгөө нэг уураг алдалт байгуу өндөртэй байсан. Гэхдээ уураг алдалт маань ерөөсөө ингээд нэг жоохон багасдаг. Гэсэрнээ ерөөсөө бүрэн зогсдоггүй. Тийм байгаа зү. Тэгээд сая нэг 3-7 хоногийн өмнө би шинжилгээ өгсөн бүрнийхөө. Яг одоо нэгсэндээ амин чанараа угаад яг 2 сар болоод би шинжилгээ өгсөн байхгүй. Эхон дээр ч тэр шинжилгээний хариунууд маань ч тэр ерөөсөө бүгд одоо ингээд архаг өрөвсөлтэй гэж бол хэлэхгүй. Ер нь бол өрөвсөлч айгүй сайхан намтцсан байна. Өрөвсөлтэй гэж ч хэлэх хэрэггүй. Тэгээд ерөнхийдөө за одоо ингээд яг бөөр өвчлөлгүй олчлоо гингүүт нэг юм цаанаасаа нэг тийм ингээд амар баярлаад байгаа байхгүй. Яг тэгэхээр би сүүлийн 3 жил хагасын хугацаанд одоо бараг 4 дахь жил рүүгээ орж байна. Нөгөө архаг өрөвсөл гэдэг юм чинь цаашаа хүндрэхээр дутагдал болно гэд. Тэгээ байнгын болно уураг алталтай яваад байгаа намайг бүр ингээд байнгын сэтгэл санаа юм байлгаад заахгүй юу. Би ч өөрөө айгуу гол хамгийн гол нь би залуу хүн. Залуу хүмүүс ч их өвддөг штэ. Тэгээд 3 хүн жоох хүүхдтэй болохоор ч бас дутагдал болчих үе гэд айгуу айцтай 3 жилийн өнгөрөөсөө би айгуу ойлгох гэдэг. Тэгээд амин чанартай биш үнэхээр баярлж байгаа. Яа тэгэхээр миний тэр айцыг байхгүй болгож өгч байгаа байхгүй юу? Тэр их том миний хувьд бол айгуу том айц байсан. Тэр айцыг алгуулж өгсөн учраас би амин чанарт маш их баярлж байгаа. Бичлэгэнд орохдоо жоохон санаа зовж исэн. Залуу хүн мэдээж хэрэг намайг таньдаг өчнөө хүмүүс бас харна штэ. Тэгээд яг залуу хүн гэхлээр л өвддөггүй биш байхгүй юу? Залуу хүмүүс ч гэсэн маш их өвчлөлүүд байдаг. Одоо ер нь яг би өөрөө ингээд өвдөөд эмнэлгээр яваад ингэнгүүт залуу хүмүүс аягүй их байдаг юм байна лээ. Тэгээ яг би нөгөө бичлэгнийх нь юг харчаад за голцуул нөгөө нэг настай хүмүүс л ярилцлага ингээд одоо тийм ингээд сэтгэлдээ хуваалцаад байдаг бас гэдэг нэг жоох санаа зовоод ичээлсэн л та. Тэгээд одоо юунд нь ичгүй надад үнэхээр юу гарсан. Бодит үр дүн гарсан. Тийм болохоор би бас ингээд залуу хүмүүсийг ч гэсэн хэрвээ үнэхээр ингээд зовиортой над шиг бас тийм ингээд нэг шаналлтай нэг ингээд байнгын өвчтэй гэдэг юм мэдрэмж айгу муухай шүү дээ. Тийм байгаа бол үнэхээр зовиортой байгаа бол зүгээр л хэрэглээд үзээрэй л гэж л. Зарим хүмүүс мэдээж хэрэг жоохон үнэтэй санагдах л бах. Зүгээр нэг удаа дааваад үзсэн байхад эрүүл мэндэд л хөрөнгө оруулалт хийж байгаа шүү. Элдв бусын им тан тэ нөгөө им тан авахд чинь нэг имийн сан орол авахд л тэгэл 200-300 мянгаар гараал явдаг шүү дээ. Тэгээд одоо хүүхдийн нөгөө юу байгаа шүү дээ бас уураг байгаа шүү дээ. Би хүүхдүүдтэй бас тэр өгч байгаа. Яг ингээд носны гож бол ханах гал ирэнгүүт тэрийг одоо тунгаа нэмэл нөгөө өдрийн 2 болгоод ингэнгүүт 2 өдрийн дотор ерөөсөө нөгөө нэг ханаагаадаас ханаалга байхгүй болол нөгөө нусны гожол ингээд зэсэн бол нус нь баг болчих.